Цанцтай амар газар болсон. Явсаа. Пүү. Бурхан минь. Яа, ялахч штэ. Амар хараад юм. Солиот. Зямана Leopard 5 маань тэр доор байна да. За Leopard 5 маань гарсан. Зямана хай 4T 300 маань нахихаар шийдсэн. Хэдүүлээ хариултыг харъя заа. Амар хариж штэ. За явсаа. Яа. Юу тэс. За 5 маань гар авчлаа. За бодвол элсний гормоор нь хүчнтггүйгээр гарах ч юм да. Аажхан яваа гараад үзье. Зямана Leopard 5 crawling мод дээр өгсөж байна. За тэгээд ингээс сайхан ажихаа оксод гараа авчиж байна. За хангагийн Suzuki-г гаргаж үзье. Одоо тийм мод Баггүй зүгээр л мосто игээл өндрүүлээд аажхан хаазалж харъя. Бас л илдэвтэй бяцхан чөтгөр юм аа. Бензин идэхгүй, шаварт суухгүй. Тэгээ зүгээр хөндрүүлээл мосто игээл аажхан өгсөн гэж байна. За бөөнөрөө Suzuki-г биширж ин да. За гоо. Сайх. За тэнд хийрхсэн. За хоёр дахь гаралт хийсэн. За явжлаа да. За тэнд хийрхсэн. Яг тэнглэгэнд болчлаа тэр довцог дээр их юм уу? За бас л огцом өксүртэй. Дайруулсан. Бас янзын хурд авч штэ. За дайруулсан хаазалсан. За хаазлахад бол ямар ч асуудал олгодөө. Хаажхан бол гарахгүй байна. Зүгээр хаазлахад бол зүгээр ураал гарчихна. За 2.0 турбо шар танк 300. За crawling модынхаа хурд нэмээл гэж байна. Хамгийн удаан дээр нь л. За crawling-ийн хурд нь хамгийн удаан дээр байгаа юм шиг. Дахиж ухарж байгаад үзэхэндээ. За crawling-ийнхаа хурдыг дахиад нэмсэн. Хаслахгүй өөрөөрөө бол нэг иймэрхүү л явах юм да. За 4 дугаа бол айгүй гожиг дэргэжлээ. Чи нөө 39 арга таацах зүрхтэй шүү дээ. Тэнгүүтлээ 35 таа болгоод стандартаас том дугуй тавьсан болохоор нэгдүгээр араа нэг crowd дээр арай юу яагаад вэ? Удаан байна уу? За мэрэгжлийн хүн бол бас амар хилжиж байна. Хацар зүрх хараны зөрөө гараад байна л гэж. За Leopard 5 Lexus 600 G63 танк. За Lexus 600-аас явж үзэх юм байна айнад. Хэр явах нь харъя да. За crawling модоор Lexus 600 нэлээд огцом өксөөр элс рүү явахыг харъя да хэдүүлээ. За одоо хийр гэж эхэлж байна.
Явахгүй байна те хий хэрэгчлээ. За дахиад арай өөр мотор. За дахиад бас хурдан нэмсэн. За тэгээд өөрөөр нь. За шууд ухчихж байна даа доороо. Краулинг мотор бол ер нь гарахгүй байна. Зүгээр дээшээ зүгээр өөрөөрөө аж ахуй яваад бол гарах юм. Жохон хүчлээд. Жохон зүтгэж шүү явж гин уг нь. Уг нь бол бас гоё ажиллаж штт. За Lexus 600-аар шавар ус руу оруулж үзлээ. Өксврөөд нэг үзлээ. За яг мэдээж бүгд дэше хүчлээд зүгээр инженеерын зүгээр хаазлуулаад юм бүхэл машин гарч байна. Одоо Leopard 5-аар саяны Crawling модоор нэг гаргаад үзэтгэх тэнд зогсож чинь тэр Leopard-аар. Кузовээ бас өндөрлсөн байшаа одоо кузовээ буулгаж байна. За Leopard 5-аар Crawling модоор нь тавьж хагаад явж эцгэндээ нэгээр илстэй. За нилээн огцсон өксөр. Ойролцоогоор нэг 35 градус 40 орчим ч юм уу байна да. За манай элт моторсын Leopard байгаа юм. Энэ хэд ман дандаа ер нь бол Leopard борлуулдаг. Залуучууд ерөн сүүлийн үед айгүй их гоё тестүүд хийгээд байгаа. Наша Crawling дээр юу? Наша харин гоё явж гинүү? За хааз Crawling дээр бол хааз бол өөрөө бас нэлээд гоё өндөр явчихдээ байна. За тийш бас асуудалгүй сайхан явчлаа да. Дугуй нэг юм гацалтаан шиг ерөөсөө эргэлт бол байхгүй байгаа. Зүгээр тасралтгүй үргэлж ирэхсээр гал гараа авчиж чинь да. Яраас нь 5300 хай дөрөвтэй. Зөвхөн хоёр хойд хоёроор хөдөлчихжээ. Нас лаймер. Хойд хоёр. За манай 300 бас дахиад нэг огцом өгсөж үзэж байна. За хурд нь удаад байна. Доошоо ухаж эхэллээ те. За тэр цаана бүр амар огцом өгсөөрөд нэг гарч үзэж байна. За цагаан 300 маань тэнд очиод зогсчлоо. За буцаад ухарсаа. Дахиад мод өөрчилж үзэх нь. Тэгвэр арай л огцом ямар өгсчлөө дөө. Та тэрлүү нэг явчих. Таваар тэгэхээр араас нь. За 300 мөн иш модо өршлөөд гараа авчлаа. За саяны огцом руу Leopard 5-аар гарч үзэх нь дээ. Хийргээ зогсох нь гарах нь хөдөлөө харъя. Бас нэлээд л огцом байна те. За хийр гэсэн. Жохон дайруулмаар юм байна да. Жохон хүчтэй. Хүрхгүй хангалттай зайтай байна. Бараг яг тэгж байгаа дайруулмаар юм шүү. Урд хамраа. Хамарчин гайгүй нөө цохихгүй. Шууд. Би бол бараг жохон тулж байгаа л огцом ячмаар. За. За явсаа. За тэр довцог доор яг тэнхлийг тулчих шиг боллоо одоо. За манай бусч бууж ирсэн. Гарахгүй байна.
За дахиад дайруулахар шийдсэн. Сайнах шиг бол гоё болж штэ өгн. Дайруулууд явчвал. Аа. За энд нэг довцог дээр яалчгаа тулчаад байна. Тийм байна. Энийг нэг жоохон хажуу талаар нь ч юм уу. Тэр урд дугууны тэр довцог дээр очоод тэнглэгчин тулчаад байна. Яг наад уртлынхаа довцог дээр. Тэгж байна. Нааша угаасаа юу байна? Тэгвэл хажуу тал юм ба баруун зүүнээр нь явахгүй бол нааша болохгүй байна. За манай цагаан энд нэг харин өөр газараар явж үзүүлэх таш байна. Чи яасан огцом өгсөрөө. Хад үсрэхүйдээ хол огаар манайхаа. За энэ гараа альц. За манай 5 маань тэр цаана түрүүний тулаад байсан довцгийнхаа жоохон зай гаргаад хажуу талаар нь гараа иччихээ тэр дэш. За ёо. Түрүүнийхээ аюу руу орчих. За 5 маань түрүүний огцом өгсөрлөө дахиад тэр довны хажуу талаар яахгүй бол тэр дов угаас тэнхлэг тулаад байна. Тэгэхээр жоохон зайлаад гарчвал. За явсаа. За янзын гарлаа. Энэ бол бас огцом өгсөөрл байна. Тэгээд доороос сул элсдэм. За энд чи 63 орж ирлээ. Чи 63-аар явж ирсэн. Дуу шуум бол бас янз юм байна да. Энэ бол зуны усан итэд уутаал юм байна. Яг сток. За хамар гарсан. Одоо эндээс хаацлах юм байна да. V8 TV турбо G63. За энэний дугуй бол яалчгүй жуулдах юм байна уу? Зуны зүгээр сток усан итэд уутаа. Ийм дугуйтай бол ер нь худлаад юм байна л та. За огцом өксөөр элсрүү бол зуны дугуйтай явахгүй байна. Хүчбэр бол хангалттай байна. За тэр цаана бол зүгээр 300-аар наадж штэ. Хай маа ихсэн л явж. За 63 манд байсангүй. Ялчгүй зуны дугуйтай болохоор болохгүй мэн. За хажуудлын хадтай хэсгээр явж үзсэн. За тэрүүгээр бол явчихлаа. За манай ханга шууд энэ юугаар нэг огцом өксөрлөө нэг явчих чинь. Яа энэ ч бас амар өксөр биш үү хөө. Хараа хажуудлаас энэ арга босох юм бол бараг 70 градусын огцом эрэг биш үү. Яа. Фу. За энэ ч одоо Suzuki Jimny бас ганган байна да. За нилээ явж байгаад хий ирсэн. Буцаж уруутсан. Ийм юм шүү. Хойд GoPro доотлын борхоо шүргэж штэ. Урд талаас тулж байна. За тэнд очиж хий ирсэн. Гэтэ бас биендээ баймааргүй илдэвтэй. Бяцхан чөтгөр байна өө. Арай л огцсон байна. 45-аас ч их ч юм уу да. Цаагуур нь явчих. Тэр цаатлаар нэг. Тэ наагуура. За гараа авчлаа. За тэнд манай хангаа бас явахгүй л шүү. Чи тэр довцгоны баруун талын тэр хэлс рүү нь явчаач. Чигээр биш. Тэр баруун талын гарцсан тэр
G63-ын гараа. Энэгээр баг татах. Тэр л нөө. Эдгээр гарчихна. Түүл зүүн талаараа. За нагсаа. Дөрөв дугаарч бас гоё ажиллаж байна да. Мост тэр жиг дэрэгч. За тэр цаана бас 300 хийргсэн. За. Энэ угаас амар. Огцом яалч нэлээ огцом. За хийрэг авсаа. Энэ хэд мотортой бэ? 1500. 1500. Гоё шүү дээ. За тэнд очиод хийргэсэн. За жимний явжсэн дөрөв. За тэр нэг довцог. Тэр довцог руу дайраад байна хөө. Тэр довцогныхоо зүүн талаар. Гайгүй чинийх бол хангалттай байна. Жаахан цаашаа яв. За Leopard 5 668 HP 760 Ньютон-метр торкоор машин гэдэг шүү дээ. За амортизатор бол Atlas-ийн амортизатортай байна. ET-ийн дугуйтаа. За манай саяны Suzuki Jimny дайрууладсан. Огцом ихцрүү нэг хальт гарч үтсэн дээ нэг. Уртл чи ирэхгүй байна. Хойд хоёронд эргээд байна. За гараа авчлаа. Яцта. Өнөөдөр Elf-ийн моторсын зохион байгуулсан Leopard танк гэдэг 9 шидийн машинуудтай сайхан өдөрлөг, шавар ус, огцом өксөрөөд энэ 9 шидийн модал үзлээдээ бах машинуудаа тестэлж. Бүтээрээл тэгээд өөр гэсэн гоё онцлогтой байна. За өнөөдрийн оффроуд өдөрлөг ингээд өндөрлж байна доо. Манай Elf моторсын золоочд бас сайхан танилцлаа. Дараа Элс мис энд одоо явж хариалгаа гинэ. Хариалгадаг хвшлэг ийн гинэ.